Сайн байцгаана хүүхдүүдээ. Цэнгүүсний нөөц байгаль хамгаалах төвөөс хүүхэд багцуудынхаа байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээр цахим хичээлүүдийг цуглаар хөргөж байгаа. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд ургамлын олон янз байдлыг хамгаалах асуудлын талаар мэдээлэл өгье. Биологийн олон янз байдал гэж юу вэ? Биологийн олон янз байдал гэдэг нэр томьёо бол өдрийн байдлаар маш олон зүйл дээр яригдж байгаа. Тэгвэл биологийн олон янз байдал гэдэг ойлголт тухайн маань болохоор дэлхийн бөмбөрцгийн хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, амьтны аймаг, ургамлын аймаг, тэдгээрийн генетикийн олон янз байдал эдгээр олон зүйлүүдийг нийтд нь биологийн олон янз байдал гэж томьёолж байгаа. Монгол орны ургамлын олон янз байдлыг хамгаалах талаар ярихаас өмнө Монгол орны гол мөрдийн айс хавыг мэддэг байх хэрэгтэй. Монгол орны газар нутаг нийтдээ 3 том айс хавд бол хуваагддаг байгаа. Монгол орны хойд хэсэгт бол хойд мөсөн далайн айс хав. Энд бол хойд хэсэгт байгаа гол мөрөн, нуур, цөөрмөд бүгд багтдаг. Зүүн хэсэгт номхон далайн айс хав түрэн орж ирсэн байгаа. Баруун өмнөд хэсгээрээ бол Төв Азийн гадагш урсгалгүй айс хав гэж тодорхойлсон байдаг. Монгол орны газар нутаг нь ямар онцлогтой вэ гэж Төв Азид тэр тусмаа Орос улбооны улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд оршдог. Монгол орн Сибирийн тайга, Евразийг дамнан үргэлжилсэн хээр, Төв Азийн говь цолыг дамнан оршдог. Хойд мөсөн далай, номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй 3 ийм том айс хав хагалбар газарт ингэж оршдог байгаа. Байгаль орчны талаарх ном зохиол дээр бол Монгол орны экобусыг 4 хэсэгт хувааж томьёолсон байдаг. Нэгдүгээр экобус бол дагуурын хээрийн экобус. Нийт газар нутгийн 28.2%-ийг эзэлдэг. Хоёр дахь экобус бол Алтай соёны экобус. Нийт газар нутгийн 23.1%-ийг эзэлж байгаа. Дараагийн экобус Төв Азийн говь цөлийн экобус 32.3%-ийг эзэлдэг байгаа нийт газар нутгийн маань. Дөрөв дэх экобус Хангай нурууны экобус гэж байгаа. Энэ экобус бол нийт газар нутгийн 16.4%-ийг эзлэж ингэж оршдог байгаа. Эдгээр экобусээс ерөнхийд нь харах юм бол Монгол орны нийт газар нутгийн байгалийн өвөрмөц төрх байдлыг бол ерөнхийд нь энд орох юм байна гэдгийг бол ойлгоод харж болохоор байгаа. Мөн эрдэмтдийн судалгаан дээр үндэслээд ном зохиол дээр ерөнхийдөө бичснээр бол судлаач Үлзий Утгын 1989 онд гаргасан Монгол орны ургамал газар зүйн тойргийн бүсчлэл байдаг. Энэ бүсчлэл бол нийтдээ 16 тойрог болгож хуваасан байдаг. Хэрхэн яаж хуваасан бэ гэхээр ургамлын аймгийг газар зүйн байдалтай уялдуулан 16 тойрогт хуваасан. Энэ нь болохоор өөрийн онцлог бүхий ургамлын нөмрөгтэй, бүлгэмдлүүдтэй ийм онцлогтой байгаа. Эдгээр 16 тойргийг нэрлэх юм бол Хөвсгөлийн уулын тайгын тойрог, Хинтийн уулын, Хангайн уулын, Монгол дагуурын уулын, Хянганы Хаяа улсын, Ховд уулын, Монгол Алтайн уулын, Дундад халахын хээрийн тойрог, Дорнод Монголын хуурай хээрийн тойрог, их нууруудын отгорын цөлөрхөг хээрийн, олон нуурын хөндийн цөлөрхөг хээрийн, Дорн говийн цөлөрхөг хээрийн, Говьалтайн уулын цөлөрхөг хээрийн, Зүүн гарын говийн, Алтайн өвөр говийн, Алшаа говийн тойрог гэж гэх мэтчлэн 16 тойрогт бол хувааж судалж үзэж байгаа. Эдгээр тойргуудад ургамлын зүйл хэрхэн дархацтай байдгийм бэ гэдгийг бол энэ өсөлтөн дээр харуулсан байгаа. Мөн ард талд нь болохоор тухайн 16 тойрогт хэдэн зүйлийн ургамал зөвхөн тэнд бүртгэгдсэн гэдгийг харуулсан байгаа. Жишээ нь гэхэд Хөвсгөлийн уулын тайгын тойрогт бол 54 зүйлийн ургамал бол зөвхөн энэ тойрогт л бүртгэгдсэн. Бусад тойргуудад бол байхгүй гэж ингэж ойлгож болно. Монгол Алтай уулын хээрийн тойрогт бол 214 зүйлийн ургамал
зөвхөн энд бүртгэгдсэн байдаг. За олон нуурын хөндийн цөлөрхөх хэрийн тойрогт бол хамгийн бага буюу 2 зүйлийн ургамал энд бүртгэгдсэн байгаа. За Алтайн өврийн цөлийн тойрогт 12 зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Ийм онцлогтой байгаа. Ингээд хүүхдүүд та бүхэн энэ 16 тойрогт хэдэн зүйлийн ургамал дарахдгийг, за зөвхөн тухайн тойрогт хэдэн зүйлийн ургамал байдаг вэ гэдгийг энэ үснэгтээс бол мэдээд авч болно. За ингээд доод ба спорт эд ургамал Монгол Улсын улаан номд одоо хэрхэн бүртгэгдсэн талаарх мэдээллийг та бүхэнд өгье. За доод спорт ургамалд бол мэдээж мөөг, замаг, хаг, хөвдийг оруулж ангилж бүлгэлсэн байдаг. За мөөгийн аймгаас бол 7 овгийн 12 төрлийн 12 зүйл ургамал. Мөөг бол Монгол Улсын улаан номод бүртгэгдсэн байгаа. За замгийн тухайд 15 овгийн 18 төрлийн 18 зүйлийн замаг, 10 овгийн 10 төрлийн 15 зүйлийн хаг, 7 овгийн 12 төрлийн 12 зүйлийн хөвд Монгол Улсын улаан номод 2013 онд шинжилэн хэвлэгдэн гарсан энэ бүтээл бол байгаа. Энэ дэлгэцээс бол Монгол орны одоо улаан номонд бүртгэгдсэн унган зүйл ургамал бол 3 байна. Нэн ховор зүйлийн 4 ургамал байна. За нийтээ ховор 55 зүйлийг багтаасан. За ийм судалгаа бол байгаа. Ургамал судлаач ургамал нарын 2016 оны бүтээлд бол ингэж тэмдэглэгдсэн байна. За гурс ургамлын тухайд авч үзэх юм бол Монгол Улсын улаан номд 135 зүйлийн гурс ургамал бүртгэгдсэн. За улаан дансанд бол 148 зүйлийн ургамал бүртгэгдсэн байгаа. Сайтсын авсралтад бол нийтдээ 8 зүйлийн ургамал бүртгэгдсэн байгаа. За ерөнхийд нь ургамлыг ангилаад үзэх юм бол унган ургамал, завсрын унган ургамал, нэн ховор, за харь ургамал гэж байгаа, хөл газрын ургамал, усны ургамал, үлдэс буюу үлдвэр ургамал, за зэрлэгшиж байгаа тармил ургамал гэх мэтчлэн бол ангилж зүйлийн тоог бол гаргасан байдаг. За Монгол орнд ховор тооцогдох 148 зүйл ургамлыг байгалийн нөөцийн хамгаалалт олон улсын холбооны улаан дансны зэрлэл болон шалгуураар үнэлсэн байдаг 2001 онд. За энэ ангиллаар бол бүс нутгийн хэмжээнд ховорцсон 74%, одоо нийт ургамлын 74% байгаа. За үүнээс бол устж байгаа ургамал бол 11%, 26% нь бол устж болцсошгүй, 37% нь эмзэг бүлэгт хамаарч байна. 1% ургамал бол үнэлэх боломжгүй гэж шалгуураар үнэлэгдсэн. 3% нь бол мэдээлэл дутмаг одоо судалгаа хангалтгүй гэсэн ийм зэрэглэлд шалгуураар гарсан байдаг. За Монгол Улсын улаан номонд 110 зүйлийн амтан 192 зүйлийн ургамлыг устгах хялд өртсөнийг одоо бүртгэж тэмдэглэсэн байдгаа нэмж. За гурс ургамлын аймагт хамаарах 126 зүйлийн нэн ховор, 345 зүйлийн ховор, 124 зүйлийн элбэг ургамал байна гэж одоогийн байдлаар тогтоож судалсан байна. За эндээс үндэслэж ургамлын экологи эдийн засгийн хэмжээг тогтоосон 2015 онд Мөнх Жаргал, Батцэрэн нарын одоо судалгаа. За өнөөдрийн хичээлээр та бүхэндээ биологи олон янз байдал, за түүн дотор ургамлын аймгийн, за Монгол орны айсав, Монгол орны экологийн бүс, ургамал газар зүйн тойрог, тойргийн зүйлийн бүрдэл, доод ба спорт ургамал, за гурс ургамлын зүйлийн бүрдэл, Монгол орны улаан дансанд орсон ургамлуудын зүйлийн бүрдэл, гурс ургамлын ангилын талаарх мэдээллийг та бүхэндээ өглөө. Ингээд өнөөдрийн хичээлтэй холбоотой санал хүсэлт байвал сэтгэл өчөж үлдээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.